Rio Tinto компани Америкт Kennecott Copper уурхайн талаар Senate hearing явж исэн бол захирлууд нь оролцоод сууж явах байсан. Senate hearing гэдэг чинь манайхаар энэ яг улсын хурлын сонсгол шүү дээ. Аль ч ардчилсан улсын парламентэд байдаг л механизм. Хамгийн сүүлд 2020 онд Австрали улсад Rio Tinto-гийн уурхай дээр соёлын өв устгасан талаар сонсгол явахад Rio Tinto-гийн хамгийн том захирал нь тэнд очиж сууж исэн. Яагаад манай Монгол улсын парламентыг үл хүндэтгээд аа? Монголд амар жаргал захирал нь хүртэл ирэхгүй байгаад бодвол би энэ амар жаргал захирал цаашаа өөрөө хилээд байна л гэж бодоод байна л та. Ийшээ ирэх хэрэггүй. Манай энэ хэд баг хэрэлдээл байж гэж хэлдэм үү хайшин. Яг уу ах нар маань дотроо жоохон хэрэлдэж, маргалдаж, мэтгэлцэх зүйл байлгүй л яг уу. Алдаа оноотой ч эднэр маань манай Монголын талын л одоо манай ах нар юм да. Эдний алдаа оноо бол үүндээ манай Монгол улсын л алдаа оноо болж үлдэнэ. Нэг хувь үнийгээд бид нар одоо энэ цоллоод суух гэж ирээгүй. Нэгэн цаг хугацааг бид нар одоо ухрааж болохгүй юм чинь урагшаага хараад гэрээгээ застах тал дээр анхаарад бид нар бол хүчээ нэгтгэл явна. Та нар энэ дээр огт эргэлзэх зүйл байхгүй. Монголчууд нэгдэх үедээ нэгдээд явна. За харин танаа хувьд бол монголчуудыг тарих угаах, за хагаралдуулах технологи явуулсан нь бол баримтаар нотлогдсон. Нөгөө Барракуда яг 2018 онд явсан. За үргэлжлүүлээд одоо яг та нар юу хийж байгаа? Сая хавар танаа PR хариуцсан захирлууд, менежерүүд, хонгорзуул, дашнамнар засгийн газрыг огцруулах жигсаалыг дэмжиж зохион байгуулалтад энэ сошиалар оролцсон шүү дээ. Би баримттай ил тод зүйл ярьж байгаа шүү. Rio Tinto манай Монгол улсын талын улс төрчид нөлөөлөх ажиллагаа хийсэн нь нотлогдсон юм чинь нөгөө талд нөлөөлөлд орсон хүн байна да. Эднээс мөнгө нэхэмжлэх ёстой. Нөхөн төлбөрүүд маш олон зүйлээр нэхэмжилж болно. Энэ Rio Tinto одоо их сул оюу толгоогоос гүний уурхад маш их хэмжээний хөрөнгө оруулсан. Тэгээд тэр нь дандаа яадаг вэ гэхээр нэмэлт хөрөнгө оруулалтын нэмэлт зардал болдог. Энэ дээр ерөөсөө сайн ажилламаар байна. За гурав дахь нь бол тэгтээ юм байгаа. Энэ солонгоо яриад байгаа шүү дээ, солонгоо. Олон улсын арбитр төгчөд явж итэл манайхан зарим юм татад авчдаг. Энэ Rio Tinto гэдэг компани бид нар монголчууд хэзээ ялахыг бол бид нар хэл ахуулахын хэрэгээр л ялна. Тэрнээсээ битээ зугтаж бай, битээ татаж авчаа гэж би загч байгаа. За гурав дахь зүйл бол манай дотоодын зарим нөхөд Rio Tinto-тэй нийлж эх орноо том дээрэмдэх болмоор байна. Ер нь бид нар гадна талд гэхээс би дотор талыг хэлж байгаа шүү. Монгол хүн шиг баймаар байна. Монголыгаа төлөө ажилламаар байна. Эх орноо зарчаад гадаадд гарч зүхтаад болмоор байна. Гадаадд гарч зүхтаалгадгийг бас болмоор байна. За дараа нь энэ тооны билэр гээд ингэсэн Баярбаатар гişүн. Намайг ерөнхий сайд болсны дараа манай хийгийн дарга чинь хэрэглэх газрын сайхан бэлэг байсан. Энэ өмнө нь ингээд элбэгдэр ерөнхийлөгчтэй яриад надаас өмнө 3 жил ерөнхийлөгч шийдсэн шүү дээ. Тэнд ингээд тохирцсон байлаа. Тэгээ манай хээгт зөвлөх юм а хэрэглэх газар зөвлөх юм а л гэсэн. Би тэгээд зөвлөх бол хэрэгтэй гэсэн. Дараа нь одоо сая Тэмүүлэн над хэлж байгаа энэ тооны билэрийн багчин бол Монголдо биш нөгөө талынхаа зөвлөх байсан юм шүү гэж байгаа. Тэгэхээр манайхаас бол зардал мөнгө бол гараагүй. Тэгтээ та нар минь энэний мөнгө төгрөг хаанаас гарсан ямар учиртайг бас тодруулаарай. Би бол нарийн юмд бас ордгоо. Тохирцсон гэхээр ерөнхийлөгч тохирцсон юм чи за тэгээ явж илээ нүцгэл ингээл явж ирсэн. Баярлалаа. Үйгөө хаа. Ер нь одоо миний хувьд бол энэ яг ажлын хэсэг, эрчим хүчний ажлын хэсгийг би ахлаад 2004-өөс 7 он хүртэл өөрийн биеэр маш их зууралдаж 3-4 жил ингэж ажилласан хүний хувьд энэ үнэхээр одоо бидний алдаа оног байнга анхаарч яддаг энэ гадны улсууд бол лут юм байна лээ. Яагаад гэвэл энэ сүүлийн ялангуяа 3 сар нь бол 6 сар нь бол ави хоо манууцийнх юм бол янз бүрийн сайхан одоо угтаж авах, за тэгээ ярьж хөөрөх маш их одоо соёлтой байдал дүр үзүүлдэг мөртлөө үнэхэрийн одоо бас нэг нүгөө ярихт бол ер нь бол зайл мэх бүх юмд бол одоо гарамгаа эзэмших ийм улсууд байдаг гэдгийг би өөрийн биеэр энэ одоо эрчим хүчний Монголын талаас авах талаар бол өөрөө ингэж 3 жил одоо ажилласны хувьд бол энийг хэлмээр байна. Үнэхэрийн одоо маш алдаа оног бол маш нэгт анддаг. Миний одоо нарийн бичгээр сүүлд нь сайд болсон гав хүү байсан.
тэрийг бол өдөр шөнөгүй явуулдаг байсан би. Үнэхээр одоо майнус аймгаа майнусанд. Тэгэхээр энэ их том одоо туршлагатай ерөөсөө зайл юутай лоор хий сурцсан юм юмнуудтай бол бидний бас боловсрол тэр үед бол бас нэмгэн байсан байж магадгүй. Гэхдээ бид нар яаж хийж байгаа протокол тусгасан нь бол Монголын талаас эрчим хүчийг авахар болсон. Сая одоо очир хөвөлжих болов илээ. Энэ 500 мянган миллион юу гэдэг чинь Монголын эрчим хүчинд бол зүгээр пүнкэл ороод ирэх ийм л одоо эрчим хүч. Тэгээд энэ протоколоор бол энэ цаашаа эрчим хүчийг бол Монголоос авахар хэврээ байгаа гэж би найдаж байна. За тэгээд монголчуудыг энэ хооронд нь эв түнжэнгүү байлгах сонгуулийн үеэр яаж одоо бид нэр өөрчлөх үү гэдгийг бол тэд нар бол хянамга хянж байдаг юм билээ. Одоо манай Батбаяр бол яг 2007 оны үед бол яг ажлын хэсгийг ахалж ирсэн санагдж байна. Тэр үед бол 2.7 тэрбумаар уг нь орж ирсэн шүү дээ энэ чинь ихний. Тэгэл сонгуул боллоо 2008 онд. Одоо энэ дээр манай Батбаяр манаас харамсч явдаг. Тэр хоёулаа тэрэнд харамсч явдаг. Тэгэл ерөөсөө яах чаргагүй тэгэл энэ асуудал ингээ явсан. Тэгээд 57-оод тэр санд шатрын ажлын хэсэгт орж ажилласан. За ер нь бол одоо тэгэл тэр 30 жилийн хугацаатай дээр нь шууд одоо 20 жилээр ингээ нийт 70 жилээр энэ тэр болох юм одоо заалтууд та нар энэ дээр гарцсан учраас би давтааж явах. Ийм юмнуудтай бол одоо манай байнгын хороо үнэхээр юм бас чанга ажилласан. Ер нь бол тэр инх хоёр ерөнхийлөгчийг байх үед бид нар зөвлөж өгчээсэн тэр үед бол Хөрлөбаатар нэг ажлын хэсэг гарсан анхны ажлын хэсэг. Энэ уг нь бол голдролгоор бол 2008 оны сонгуулиас өмнө шиг бид нар амжаад ажлыг хийцэн бол 2.7 тэрбум дээр тэгээ нэлээд нааштай явчих юм болцоо байсан. Даанч одоо сонгуулийн гэдэг нэг юунаас болоод тэгээд энэ бол яг чаргагүй шилжчихсэн. Тэгээ энэний дараа бол одоо ийм олон одоо үр дагавар уршигтай юмнууд бол гарч ирж байна. Тэгээд энийг бол их хурлын гишүүд мэдээгүй ш мэдсэн. Гэхдээ сая араашгүй хэлдэг шиг ямар ч л байсан бид нар олон улсын 3 дахь орны хөрөнгө оруулалтыг орхон зүйтэй гэдэг дээр л одоо бүгдээрээ бас анхаарч байсан. Бусад одоо яг энэ та нарын харуулж ирсэн энэ зөрчил зутагдлыг үл мэдээгүйс мэдэж байсан. Энэ дээр бол одоо манай баяр сайхан дарагтай байнгын хорол нэлээд хатуу ажиллаж эдийн засгийн байнгын хоролыг ажиллаж байсан. Ингээд тэр ортроо тэр ийг бол одоо хүчингү болгоорой. Ер нь бол одоо энэ дээр бид нар эзэн ямааж эргэн усаа хаана гэдэг нэг Монголын сайхан үг байна. Тэгээ энэнийг бол одоо бид нар талдалтаа бодорой. Одоо дүүнэрт одоо үнэхээр баярлж та нар ажлын амжилт хүсье. Ер нь та хүн бүгдээрээс оочлоор дүүр харлаа шүү дээ. Сүгэлдээ би юу ч болоо явчихж байгаа юм. Тэг ганцаараа нэг шудрагхан бусны хулгай юм шиг яриха болно шүү. Зовж орууллаа энэ төргээд бас нэг тийм өнөөдөр хурлаар оруулах гэж их юм боллоо. Амаргүй юм байна. Гэхдээ та бүгнийг ойлгож байна бас. Бид нар хуулиа бол ягштал тагсан. Улсын хурлын хэн шалгалтын тухай хуулиар ер нь хэн шалгалт төр ороо бол зүгээр нэг хуулиар болгосон эрх биш шүү. Энэ үндсэн хуулийн 28-ийн 2-т заасан үндсэн хуулиар болгосон бүрэн эрхээ бид нар хэрэгжүүлсэн. Энд чи хянан шалгах төр хороо шүү дээ. Нэг ажлын хэсэг биш. Хянан шалгах төр хороо. Тэгээ бүгдээрээ та бүхэн гормын саналаад гаргаад хэрвээ яваад эдийн засгийн байнгын оргоор хилцүүлээ. Бид ингэж байгаа бол тэн дээр нэг татгалзаадах юм байхгүй хилцүүлээ гэж бол маш их нөлөөлөл одоо нөлөөлөл оруулах гэсэн оролдлогод та хүн бүгдээрээс оочлоор дүүр харлаа шүү дээ. Сүгэлдээ би юу ч болоо явчихж байгаа юм. Гэхдээ ганцхан зүйл байгаа. Энэ дэр Монгол улсын эрх ашиг гэсэн ганцхан зүйл байгаа шүү. Энэ дээрээ бид нэр үзэл бодол зөрсөн хамаарахгүйгээр бүгдээрээ хамтдаа нэг бат зогсоод энэ оюу толгой төсөл дээр нэг шин гэрэн гэхлүүлчихсэй л гэж энэ хідэн залуучууд нь чин сэтгэлээсээ хүсэж байгаа маа. Найрамдал дарга их хурл таны дүр хорог бүрэн дэмжсэн шүү. Одоо ч дэмжиж байна. Орвол зовоод охин байхгүй өчтөр шөнө 1:30 хүртэл хүлээсээр байгаа. Шөнө 1:30-д даргын зөвлөл дээр өөрөө чи хэлцэх асуудлыг энэ байнгын орон дараад бүгдээрээ дэмжиж оруулсан. Тэг ганцаараа нэг шудраг хүн бусны хулгай юм шиг яриха болно шүү. Тэг одоо тэгээд нэг жоо. Тэг одоо ер нь нэг хэдүүлээ бас нэг би их хурл бүрэн дэмжиж байгаа шүү. Их хурл таны төр хорооны сонсголыг 3 өдөр зохион байгуулсан. Бүх юмд нь дэмжсэн. Өчтөр шөнө 1:30 хүртэл харсан. Тэгээ та надад хэлэхээр нь би даргын зөвлөлдөр дэмжүүлээгээд өнөөдөр ингээд өөрөө энд би оруулаад ирж байгаа. Тэгээ шийдвэрийн төслийг олон нийтэд
биш нэгдсэн уралдаанд танилцуулах үүрэгтэй шийдвэрийн төслийг хэлэлцээд батлах талд бүх их хурлын гишүүн байгаа. Улс орныхоо эрх ашигын талд хамт байгаа. Харин тогтоолын төслөө чангаруул илүү одоо хариуцлагатай заалтууд оруул гэж энэ Давос өрн гишүүн, Дэмүүлэн гишүүн, олон гишүүд хэлсэн. Алтан уу дарга хэлсэн. Тийм юм байна. Тэрнээс биш одоо тэгээ засгийн газар одоо энэ оюутлогоо дээр хилцэр хийгээд явж байгаа. Зээлийн хөв бууруулах асуудал. Ер нь бүгдээр л хичээж байгаа шүү. Тийм учраас Батнайрамдал даргын би одоо энэ төр хороогууд бүрэн дэмжиж байгаа. Хаанаас хэдэн ширхэг тоотой такси авах юм? Америкаас авах юм уу, Японоос авах юм уу, Солонгосоос авах юм уу? Энийгээ тодорхой болгох хэрэгтэй. Хамгийн гол нь одоо тэр сэргээгтэй ирч хүмүүс гэдэг юм уу, цахилгаан гэдэг юм уу, арай өөр байдлаар өөр бусад өнгө үзэмжтэй зүс царай сайтай юм авах юм уу? Эсвэл зүгээр яг хятадын дээр нэг юм би бол зүгээр хардаал яг хятадын нэг бизнесийн юм уу, хятад машиныг ингээд тодорхой таагаар оруулж ирэх гээд байгаа шүү. Сайлаа бэлтгэж саваа бэлтгэдэг шүү дээ. Өнөөдөр яг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа Улаанбаатарт одоо машин унж байгаа цахилгаан машиныхаа дэд бүтцийн асуудлыг бид өөрсдөө шийдэж чадаагүй байна. Яг үнэндээ. Цахилгаан машинтай хүмүүс бол мэдж байгаа бах. Бид нар өөрсдөө дэд бүтцийн асуудлуудаа шийдээгөөж ингээд бөөн олон асуудлууд орж ирж байгаа байхгүй юу? Ер нь. Юмыг жоо ирэм дараатай яг иргэдэд тулгамдж байгаа олон асуудлууд дээр илүү их нэгтарч ажилламаар байгаа. Тэгэхгүй ингээд гадаадын хүмүүс ирнэ гээд гойж гангалах яах вэ? Яг иргэдийн бодит амьдрал дээр хөрсөн дээр бууж байгаа маш олон асуудлууд байгаа шүү. Одоо энэ орон сууцнууд хөгжил хурцтайгаар явж байгаатай холбоотойгоор энэ орон сууц нийтийн аж ахуйн удирдлага өөрөө орхигдсан байна. Байнга л хэлээд байгаа. Шугам хоолон засварын ажил зэвтэ бас гойцсон ивэр л байгаа. Ийм юм руугаа жоохон бодит төсвийг зөв үр ашигтайгаар явуулахгүй бид нар ингээд гадных нь гой харагдах гад гой таксинд суугаад явах гээд байгаа даа биш шүү дээ. Ер нь Монгол улсын засгийн газар инкубатор төв боллоо. Ерөнхий сайдын суудлал нь ерөнхийлөгчд нэр дэвшигчийн инкубатор, дэд сайдын суудлал нь их хурлд горилогчдын инкубатор. Зөв бэлтгэл хийдэг газар болчихлоо шүү дээ. Нүгэл шүү дээ энэ бол. Монгол орны хөв заяагаар сонгуулийн PR хийж штэ. Энэ бол нүгэл штэ. Одоо Монгол улсын ерөнхий сайд залхуудаа биш ажилсаггүй ухаантай хүн. Бид нар аль эртнээс нэг юм мэднэ. Яагаад хөдөлгөхгүй вэ гэхээр илүү үйлдэл хийхгүй байж байгаа ерөнхийлөгчийн сонгуульд орох гээд. Энийг бүгд мэдж байгаа. Манай инх хоёр дарга яаж ч үрчигээд энийг бүгдээрээ мэдж байгаа. Хүнд юм ярмаар байна. Хөнгөн байгаа залхаж штт. Бүтэн жил 6 сарын засгийн газар их хурлчин хөнгөн байлаа штт. 6 дугаар сарын 13-нд байгуулагдсан засгийн газар. Та бол яах вэ? Нэг сарал болж байгаа. Одоо хүнтэйгээс танилцж амжааг байгаа штт. Энэ ерөнхий сайд чинь байгаа бол 6 сарын өмнө томилогдсон. Эхний 100 хоног дээр бодлогоо танилцуулаад энэ намрын чуулганаар өнөөдөр эдийн засгийн хэрэгслийг хангах хуулиудаа, татвар нийгмийн даатгалтай холбоотой хуулиудаа, өрхийн амжиргаагаа бодсон зохицуултуудаа оруулж ирээ батлуулаад сууж явах хэрэгтэй байсан. Тэрийг л хэлээд байгаа. Тэгээ та ерөнхий сайдтай хэрвээ уулзж байгаа бол очиод нэг хэлээд өгөөрэй. Байна уу байхгүй. Зандаа шатар даргуул энийг сайн ойлгож байгаа. Монгол улсад ерөнхий сайд алээ. Ардын намаа. Манай улс орон ямар их газрын баялагтай, ямар их нөөц бололцоотой, ямар их том уудам газар нутагтай, ямар цөөхөн хүн амтай гих мэтчлэн биднэрт одоо их олон онцлогтой давуу талууд үүдэг. Тэгэхэд нөгөө бидний явж чадсан, явж үзснүүд нь үзсэн, хэвлэл мэдээл, сошиал ертөнцөөр харснууд нь харсан, тэр дэлхийн хөгжилд хүрсэн, тэр Арабын нэгдсэн Эмират ч гэдэг юм уу, тэр Сингапур гэдэг юм уу, Швейцарч гэдэг юм уу, тэр өмнө Солонгос гэдэг юм уу, тэр улс орнуудын хэмжээнд хүрчих боломж болцоо, цаг хугацаа, нөөц болон бүрэн байсан биднэрт. Бид нар харамсалтай нь энийг өнгөрөөчлөө. Дэлхийн 2 дугаар дайнд бөмбөгдүүлээд дайны өр төлжсэн холбооны бүгд Герман улс, Япон улс ердөө 20-с 25 жилийн дотор дэлхийн өсрөнгөө хөгжлийг хийгээд дэлхийн 2-3 дугаар эдийн засгийг бий болгочихсон билээ. Бид нар 90 онд шинэ гараагаа эхлэхдээ материал техникийн тодорхой баазын соёртой тодорхой хэмжээний бид нар ажилчин анги, сэхэтэн анги бүрэлдүүлсэн.
одоо боловсролын бүрэн одоо бас боломж болцоогоор хангагдсан ийм нийгэм бид нар шин цаг үе рүү шилжиж байсан. Харамсалтай нь бид нар дэлхийн энэ өсрөнгөө хөгжлийг хийсэн улс орнуудын хажууд яг цаг хугацаа боломж болцоо өнгөрөхөд маш харамсалтай ингэ байж байгаа. Энэ бүх юмны хамгийн гол суурь нь бол дэлхийн түүхэнд, дэлхийн бусад хөгжил төрсөн улс орнуудын түүхэнд бидний хамгийн их дуртай одоо бүр ард нийтийн, олон нийтийн бүр залхуу хүртэл, дургуг нь хүртэл нэрлэгдсэн нэр томьёо авилгал. Манай улс авилгалтай байхад бол 15 толгойтой, 20 оюу толгойтой гадж хөгжихгүй. Авилгалтай улс яаж бүрэн бүтэн байдлаа алдаж, улс орн нь дампуурж, хүн ард нь үхэж, тусгаар тогтнолоо алдгийг Украины жишээ харуулж байна. Тэгэхээр бид нар ийм эрсдэлтэй цаг үед, ийм эрсдэлтэй, ийм онцлог бас цаг үед амьдарч байгаа юм уусаа бид нар энэ өөрсдөөсөө хамаарсан боломж зүйлүүд дээр анхаарал өөрчлөхийн тулд одоо мухардалд орсон улс төр нийгэм эдийн засгийнхаа энэ цаг үеийг өөрчлөх цаг болсон. Тэгэхээр биднэрт бол уг нь бол боломж болцсон үнэхээр байгаа. Бид нар одоо энэ дээр л өөрсдөө хөгшин залуугүй нэг хардас сэрдэлгүй энэ эрх мэдэлд байгаа өөрсдөө сонгуулаараа эрх мэдлээ өгсөн улсыг хурлаа шахаж шаардаж хүсэл зорилгоо тулгаж иж энэ ард нийтийн санал асуулгыг хэрэгжүүлж шин цаг үеийг эхлүүлэх хэрэгтэй. За ер нь бол хариуцлагын асуудал ерөөсөө хангалтгүй байгаа. 2024 оны аудитын гүйцэтгэл орж ирж байхад бас л ярьж ирсэн 120 их найдын хөрөнгийг Монгол Улсын засгийн газар төсөв болон төсөвт төрийн өмчт аж ахуйн нэгжүүдээр дамжуулж эргэлдүүлээд 12-оос 15 их найд төгрөгийн алдаа дутагдал гарчаад байхад хинч ямар ч хариуцлага хүлээдгүй. Тэр яриа хулгай, тэр яриа авилга, гайл тэр яриа авилга, татвар тэр яриа авилга, хідэн дарга нар баяждаг энэ цагаан байраар дүүрэн дарга нар баяжаад л хоцроод идэг. Хувийн хвшил чинь тэр чигээр ядуур дүртөөд татварынхаа дарамт сүгдэж унаад байхад энэ хариуцлагын асуудлыг та нар яагаад зөвхөж орж ирэхгүй юм бэ? Сая Мөнцгийн гишүүнчээ нэгээс нь зах зухаас нь ярьж байгаагаар авчлаа. Хариуцлага ерөөсөө үр дүнд хүрэхгүй байна. Энэ чиглэлдээ түлхүү анхаарч ажилламаар байна гэдэг бас нэг та хэдийн саналыг авмаар байна. За нийслэлийн төсөвтэй холбоотой манайх одоо төсвийг батлахад дүгнэлт өгж байгаа. За мөн одоо санхүүгийн аудитаа цаглбарт хугацаанд нийслэлийн аудитын газар бол энэ дээр хариуцж бүрэн ажилладаг. За таны хэлсэн энэ туулын хурдны замын асуудлыг бид нар энэ сэдвтэ оруулсан байгаа. Гэхдээ эхлээгүй ажилч гэсэн бид урьдчилсан аудитыг хийж эхлэе гэдгээр энэ жил анхны одоо урьдчилсан аудитын сэдвт энэ туулын хурдны зам 679 сая доллар байсан байна. Энэ 32 км замын энэ асуудлыг энэ тэзүүгээс нэхлээд энэ зураг төслөөс нь авахлаа ингээд ямар ч үсэн хийж эхлэх зүйтэй гэж үзээд энэ жил бид нар урьдчилсан аудитын сэдвт нэг сэдв орсны сэдв байгаа. За хариуцлагын асуудал дээр бид онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар гэж манайх тусдаа зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй болсон. За энэ бол олон улсын аудитын дээд байгууллагаас өгсөн зөвлөмж зарчмын дагуу энэ бол ийм одоо зайлшгүй хийгдэх ёстой шийдэл байсан. За бид ингээд үндсэндээ 10 хэдэн оноос хойш бүх хариуцлагын шийдлүүдээ гаргаж үзээд өнөөдөр биднэрт нэг 3000 орчим одоо биелэгдэг ийм шийдвэртэй үлдсэн. За энэ дотор одоо хамгийн том нь гэмтрийн чанартай ийм асуудлууд хуулийн хяналтын байгууллагаас шийдсэн асуудал хэрхэн шийдвэрлэгдэж үү? За дээр нь сахилгын арга хэмжээ буюу ажлаас халах ийм шийдвэрүүд хэрхэн хэрэгжүүлээд бүгдийг нэг хүчлэн гаргаад одоо бид нар энэ завсрын аудитор тойроод бүх хэрэгжилтийг гаргаж ирж 12 сарын 15-нд нэгтгэж танилцуулна. Хоёрдугаар төсвийн байнгын оронд би өчигдөр төсвийн байнгын оронд даргад танилцуулсан энэ үндэсний аудитын газрын хийж байгаа зохион байгуулалтын өөрчлөлт болон цаашид хийх ажил хараа тус байдал. Тэгээд энэ аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр би танилцуулга бэлтгэсэн. Тэгээд ойрын хугацаанд би төсвийн байнгын оронд тусгайлан гишүүдэд танилцуулъя гэж ингэж төлөвлөж ярьсан. За ягаад гэвэл урд нь бас нэг төсвийн байнгын оронд ийм асуудал оруулж ирвэл гэсэн. За бид нар бас зарим эрүүгийн хууль болоо шүүхийн шийдвэр гүйцэтгэл зарим хууль дээр энэ аудитын шийдвэртэй холбоотой зарим өөрчлөлтүүд бэлэн болгосон байгаа. Та бүхэнд бол танилцуулна гэж ингэж тооцоолж одоо энэ хариуцлагын асуудлуудыг
хууль номын хүрээнд заавал шийдэгддэг байхаар асуудал ингээд бэлтгэж одоо танилцуулахаар бэлдсэн байгаа. Би энэ дээр нэг л зүйлийг ярив. Энэ өдрийн 10 тэрбум төлдөг компани гадаад хөрөнгө оруулалттай компани болохоор зөөдөг замын хар. Тойл шиг замтай. За тэгэхэд бид нэр өнөөдөр нүүрс тээврийн жолоочны бидний замыг хар. Та нар энэ 33 км-с доошоо үргэлжлээд ингээд энэ хойлыг хараа. Энэ хойлоор орсон машин ямар ч удирдлаггүйгээр 500-аас 500 км-с 1 км зайг туулдаг. Энэ хойл руу бид нар орохгүй тул эсрэг талын урсгал руу ордог. За тэгэнгүүт эсрэг талаас машин ирж байгаад ямар нэгэн осол аваар гард юм аа. Тийм болохоор та нар өнөөдөр энэ зам бидраас ихэд байхгүй татвар авдаг. Нэг машинаас 500 мянган төгрөг авдаг заяа. Өдөрт 1000 машин явдаг. Энэ зам өнөөдөр нүүрс тээвэр олдог зам өнөөдөр ийм байна. Ичиж амьдрах хэрэгтэй штэ. Бид нар жолооч бид нар өнөөдөр тоглоом уу? Боловсролын зээлийн сангаас эхнэр цолмонгийнхаа хамтаар тус бүр 188,778 доллар буюу нийтдээ $359,690 суралцжээ. Одоогийн хаяшаар 1 тэрбум 260 гаруй сая төгрөгийн зээл татвар төлөгчдөд өгөх ёстой гэсэн үг. Америкт хар ажил хийж төлбөрөө зохицуулсан гэх тойм төдий мэдээллийг өгч суши хийж төгсөрснөө ярилцлагуудаа удаа дараа дурддаг. Гэтэл тэрээр ажил хийж сурсан нь энэ өдрүүдэд худлаа болоод байна. Боловсролын зээлийн сангаас эхнэр цолмонгийнхаа хамтаар тус бүр 188,778 доллар буюу нийтдээ $359,690 суралцжээ. Одоогийн хаяшаар 1 тэрбум 260 гаруй сая төгрөгийн зээл татвар төлөгчдөд өгөх ёстой гэсэн үг. Одны шуугианыг тарж эхнэртэйгээ залууст хандсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж төлнө гэж тагилчаад байнаа.